юм аа. За тийм учраас Библиэлд ингэж хэлсэн байна. Би та бүхэндээ Матай номын 28 дугаар бүлгийн 1-с 6 дугаар ишлэгийг та бүхэнд уншиж өгье. За амралтын өдрийн дараа гэж хэлсэн. За яагаад өнөөдөр бид нар эзний өдөр цуглардаг юм бэ? Хуучин гэрээнд Есүс Христийн үхлээс амьлах үе загалмай дээр цовдлохоос өмнө Саббат өдөр гэж байсан. Амралтын өдрийг ариунаар саг гэдэг байсан. 6 өдөр ажиллаад 7 дахь өдрөө амрах ёстой. Тэгэх юм бол таны бие сэтгэл сүнс эрүүл байдаг. Харин амралтын өдрийн дараа буюу яг нэм гарагт. За ингэсэн байна. 7 хоногийн эхний өдөр гэж. Өнөөдөр энэ бүтэн седэр бол 7 хоногийн эхний өдөр байдаг ш. Та энд эзний сүнсээр, эзний үгээр зөвчлөө хоололж, ариун сүнс дотор нөхөрлөж, эдэнд залбирч, алдар магтаалыг өргөснөөрөө эх 7 хоногийн турш Бурхан танд хүч чадлыг өгдөг юм аа. Тийм учраас Есүс хэлсэн шүү дээ. 10 хуйлдэрч байгаа амралтын өдрийг ариунаар саг гэж. Амралтын өдөр гэж яг хийм. Амралтын өдрийн эзэн Есүс багхгүй. Есүс яг энэ өдөр үхлийг алж амьдсан ийм баярын өдөр байна. За ингэж хэлсэн байна. Магдалины Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. Харахтун маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь эзний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулад дээр нь суужээ. Түүний үзэгдэх төрх нь аян лугай адил хувцсан цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс сайн чичирч үхтэл мэт болжээ. Тэгтэл тэнгэрэл эмэгтэйчүүдэд бүү цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ тэр амьдсан эрэгтэн түүний хэвдэж байсан газрыг үзэгтэн гэж хэлсэн. За, юу гэж хэлж ийнө вөхөр бүү гэж хэлсэн баг. Өнөөдөр би бас та бүхэнд бүү энэ дэлхийн амьдрал дуусах үед бидэрт мөнхийн тэр амар тайван айц хүз байхгүй амьдралөө бид явах болно. Амен. Та хэр их ирээдүгөө сайж байна. Та хэр их үхлээс айж байна. Үхлээс айсан ч үхлээс айхгүйсэн ч бүгд үхэн. Тэр бол нэг удаа амьдраад үхэн тогтоогдсон. Харин бүгд түүний өмнө очиж зогсох болно, шүүгдэх болно гэж хэлж. Харин итгэм найдсан Бурхны нэрийг хүлээж авсан. Тийм үү? Гим нүглээ гимшиж амийн номонд нэр нь бичигдсэн хүмүүсийн хувьд бол тэр өдөр айцгүй өдөр байх болно. Эзнийхээ баяр хөөрт ор, итгэмжид сайн боол минь гэд орох болно. Харин гим нүглээ гимшээгүй, улгаачид, алуурчид, завхаарагчид гэж хэлж байгаа. Хуурамч шүтэн шүтгчид, тэрслэгчдэд мөн эзний ариун сүнсийг гомдоогч, доог тухуу хийгчид тэр өдөр бол ичгүрт өдөр байх болно, айцын өдөр байх болно. Тэр өдөр үнэхээр харанхуй ангал үрд мөнхийн галт нурт хаягдана гэж хэлж байгаа. Тэндээс гарч чадахгүй, үхэж чадахгүй үрд мөнхийн тархилал. Харин өнөөдөр бидэнд баярын мэдээ байна. Есүс үхлийг ялсан. Есүс амьд байна. Есүс бүр тэнгэрт байна. Би энэ Паулын үнэхээр тэр итгэжийн төлөөх залбирлыг унших маш дуртай байд. Өөртөө зориулсан. За Эфес номон дээр юу гэж хэлсэн байдаг? Би эндээс бүх онцгой нь та бүхэн зориулж унш. Бидний эзэн үхлийг ялаа зогсохгүй тэнгэрт эцгийн хүндэт баруун гарын суудал суугаад өнөөдөр биднийг өмгөөлөн, өнөөдөр биднийг хамгаалан, өнөөдөр биднийг үнэхээр тийм бид нар санаа тавин таныг сонсдог юм амен. Хүн болгоныг сонсдог шүү. Та зүүдэндээ зүрхэндээ Христ итгэдэггүй байхдаа магадгүй эсэргүүцэн тэрслэн магадгүй харанхуй дотор зовлон дотор ямар ч нөхцөл байдал явж явах үед Бурхан таныг харж исэн, танд санаа тавьж исэн. Та сайнд Есүст итгэгээгүй маа. Тэр сайн учраас таныг үнэхээр дуудсан, сонгосон юм. Амен. Тийм учраас өнөөдөр ах トゥ ус минь Эфес номон дээр ингэж хэлсэн байна. Би та бүхэнд уншиж өгье. Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө тисэн ингэж хэлсэн. Бүх ариун хүний төлөө гисэн. За хайрын чин тухай би сонссон тул энэ шалтгааны улмаас залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархалтгаа зогсоохгүй. Бидний эзэн Есүс Христийн Бурхан алдрын эцэг нь та нарт мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгч өөрийгөө бүрэн мэдүүлэн зүрхний чинь мэлмиг гийгүүлэг. Ингэснээр та нар түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүстэх түүний өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан түүний хүч чадлын яндашгүй агуйг хүч чадлынх нь агуу үлсийн дагуу мэдэх болтугай. Тэрээр Христ дотор энэ л хүчийг ажилуулж түүнийг үхснээс амьлуулад тэнгэрлэг оршихуд баруун гартаа залж бүх засаглал эрх мэдэл хүч ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй эрх үед нэрлэгт аливаа нэрээс дээгүр болгожээ. Бурхан бүх юмсыг түүний хөлд ор захируулж түүнийг чуулганд бүх юмсын дээрх тэргүүн болгож өгөв. Чуулган түүний бие бөгөөд бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэн байдал болоо гэж хэлсэн. Түүнийг хүчээр амьлуулаад эцгийн баруун гарын хүндэлт суудалд залсан байна.
Өнөөдөр бид нар ирээдүйд бас Бурхантай хамт үнэхээр тийм үү энэ дэлхийн амьдрал дуусах үед бидэнд баярын мэдээ байгаа. Бидэнд найдвар байгаа. Есүс амьдсан учраас тэр хизээч өгөхгүй. Тэнгэрт одоо таныг харж таныг үнэхээр таны талаар санаа тавьж байгаа учраас бид өмгөөлөгчдөө тэгээд бүх эрх мэдэл гэж хэлсэн. Бүх зүйл үнэхээр түүний хөл дор орхигдсон байна. Тэр бол хаан, тэр бол эзэн, тэр бол бурхан. Амен. Тийм учраас ингэж хэлсэн. Тэр хэлснээрээ амьдсан гэж хэлсэн. Есүс Христийг үнэхээр тийм үү энэ дэлхий дээр ирэх болон үнэхээр үхлээс амьлахыг нь хуучин гэрээн дээр маш олон газруудад зөвгнөн хэлж ирсэн. Есүсийн талаар хэдэн 100 жилийн өмнөөс Есүс үнэхээр хураг мэт, хонь мэт няцлагдаж та бүхний нүглийг үүрээд зөв хилэнс түүн дээр тохоогдно гэж үнэхээр Исая номон дээр түүний талаар иш үзүүлэг өгөгдөж ирсэн. Анхны хүмүүс гим нүгэлд үйлдэх үед Бурхан бас иш үзүүлгийг хийж ирсэн. Үнэхээр түүний хэвлэгээс төрөх үр могоон толгойг бяцална гэж хэлсэн. Өнөөдөр баяртай мэдээ байна. Үхэл залгигдсан шүү. Үхлийн хатгуур нь үнэхээр тийм үү хүчгүй болсон шүү. Нүгэлт хүмүүс нүглийн үхлийн асуудлыг шийдэж чадахгүйсэн бол нүгэлгүй Бурхны хүү Есүс Христ үхлийг алаад амьдсан юм. Олон хүмүүс Есүс яагаад үхлийг алж амьдсан юм бэ гэд Есүст ам байсан байхгүй. Есүс үнэн байсан. Есүс гэрэл байсан. Тэр Бурхны хүү байсан. Нүгэлгүй байсан учраас нүхлийн хатгуур болон үхлийн хүч түүнийг ялж чадаагүй юм аа. Түүний хадан булшин Израиль тоосон байна. Өнөөдөр маш олон хүмүүс нас урсан тэд булшиндаа ялзарч байна. За тэгээд нэг түүх ярьж үгэй. Өөр үед бас ярьж ирсэн. Нэг Христ итгэдэг хүн нэг исламын лалын шашинтай хоёр хүн ярилцсан байна гинэ. Лалын шашинтай хүн Христ итгэгч шаал завхарсан юм гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн гэсний би бол цогцсон байгаа булшинд очиж ёслохоор явж байхад та нарын хувьд бол хоосон булшинд очиж ёслол хийхээр явж байдаг. Яасан завхарсан хүмүүсээ гэж хэлсэн. Харин Христ итгэж хүн ингэж хэлсэн. Харин өөрөө шал завхарсан хүн байна. Би бол биш та байна. Та өөрөө байна да. Миний хувьд бол хоосон бус зөвхөн тэнд л байдаг. Ганцхан Израильд л байдаг. Учираас явж байхад цогцос үхий булшнууд энэ дэлхийн хаа сайгүй байдаг байхад та заавалчгүй тийш явж байх ч гэжтэй гэж хэлсэн. Тийм ээ хоосон булш бол зөвхөн Есүсийнх юм аа. Хоосон булш гэдэг бол Есүсийн амьсны баталгаа байна. Өнөөдөр Израиль руу жуулчид хэдэн мянган жуулчид тэнд очиж Есүс үхлээс амьдсан тэр хоосон булшийг үзэхээр явдаг. Буддаа нас орсон амьлаагүй. Исламын шашин толгоос нас орсон амьлаагүй. Энэ олон жилийн турш өчнөө шашны өдөрт нас орсон тэд амьлаагүй. Харин өнөөдөр баярын өдөр гэдэг нь үхлийн хүчийг зөвхөн нүгэлгүй Бурхны хүү ялж амьдсан юм аа. Тэнгэрээс бууж ирсэн Бурхны хүү бол ганцхан юм аа. Харин хүн төрлөختний нүгэл болон үхлийг өөртөө аваад нас ураад оршуулгдсан ганцхан Бурхны хүү баг. Харин тэр үхлийг ялаад амьдсан. Амьсныхаа дараа олон өөрийн дагалдагч олон зуун хүмүүс өөрийгөө амьд гэдгээ харуулan батлаад тэр тэднийг харж явах тэнгэрт өргөгдсөн. Одоо биднийг хараад сууж. Тэр удахгүй энэ дэлхий дээр ирнэ. Энэ дэлхийн төгсгөл болох болно. Энэ дэлхий төрдөг бол үхдэг. Энэ дэлхийн эхлэлтэй бол төгсгөлтэй. Харин бидний бурхан бол эхлэл бөгөөд төгсгөл байхгүй. Тэр бурханд бид итгэдэг. Альва шашин бол эхлэл байдаг. Хэн нэгнээр эхэлдэг, хэн нэгнээр төгссөн байдаг. Харин бидний эзэн бол эхлэл төгсгөлгүй альфа ба омега гэж хэлсэн. Тийм учраас та баярлаарай. Амьдралынхаа хүнд хэцүү нөхцөл байдал ч гэсэн баярлаарай. Хэцүү үедээ амьд бурхантай гэдгээ битгий мартаарай. Ямар ч нөхцөл байдал тэр бурхан таныг сонсдог гэдэгт итгээрэй. Амен. Тийм учраас ахын дүүс минь ээ, Матай номын 17 дугаар бүлгийн 22-оос 23 дээр Есүс өөрийнхөө тухай хэлсэн байгаа. Энэ дэр тэр хэлснээрээ амьдсан гэж хэлсэн шүү дээ. Тэр юу хэлж ийсэн юм бэ? За ингэж хэлсэн. Тэдний Галилд цугтаа байхад нь Есүс тэдэнд хүний хүү гэж хэлж байгаа. Нөгөө Бурхны хүү чинь хүний хүү болон ирсэн шүү дээ. Тэгээд хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Тэд түүнийг алах өгөөд тэр 3 дахь өдрөө амьлан гэхэд тэд ихэд гониглваа. Есүс өөрийнхөө тухай хэлжсэн. Маш олон удаа хэлсэн. Би үнэхээр хүмүүсийн гарт тушаагдана. Тэгээ би үнэхээр тийм үү та нарын төлөө би нас урна. Тэгээ би 3 дахь өдрөө би амьлнаа гэж хэлсэн баг. Есүс хэлснээр амьсан. Тэр амьсан учраас тэр дахиж хизээч өгөхгүй. Түүнд ам байгаа шүү. Өнөөдөр үнэхээр та итгэх юм бол энэ амийг Бурхан зөвхөн танд л өгөх болно. Өөр хаанаас ч энэ амийг олохгүй. Мөнгөтэй байгаач. Би хэдэн жилийн өмнө илгээ цөлүүлэх гад $60,000 цуглуулад хамаг эд хөрөнгөө зараад энтгэгт очиод хагалгаанд орсон нэгэн хүний түүхийг сонсч ирсэн. Харин очиод хагалгаанд ороод ирээд нас болцсон. $60,000 байна уу? $60 сая байна уу? Үнэхээр тийм үү? Үхлийн өмнө хүн бол өчүүхэн баг.
Хэрвээ Бурхны нэгүсэл байхгүй бол та 1 минут ч амьдрч чадахгүй. Амьсгал гэдэг бол өөрөө Бурхнаас ирдэг зүйл байна. Өнөөдөр бид нар үнэт зүйлээ мэдэхгүй амьдралд ингээд гомдлоо, зовоол. Есүс загалмайн үхэл хүртэл дуулууртай байсан. Би өнөөдөр үнэхээр юу гэж хэлэх гээд энэ үхээр Есүс юуны төлөө нас урсан юм бэ? Есүс зөвхөн таны төлөө нас урсан. Таны төлөө. Та үхэх ёстой байсан. Та үрд мөнх тарьшлах ёстой байсан. Харин Есүс таны төлөө нас урсан. Өнөөдөр та Бурхны нэгүслийг ойлгох юм бол бидэнд авах ёсгүй зүйл юм. Бидэн дээрээс нь хараал, бидэн дээрээс нь нүгэл, бидэн дээрээс нь бүхий шийтгэлийг тэр өөртөө аваад харин бидний авах ёсгүй байсан тэр ам бидний баяр хөөр үрд мөнхийн тэр ёроолыг бидэнд загалмаа дээр шилжүүлж өгсөн байна. Та гүйцэлдлээ гэдэг загалмаа дээр Есүсийн хэлсэн үгийг ойлгоор. Бурхан Есүс гүйцэлдлээ гэж хэлэхдээ бүх хөрийг төлсөн. Та өргөө авахгүй одоо. Та насварлаа гэхэд өөрийнхөө төлөө та харанхуй руу үрд мөнхийн оёргүй гүн рүү тарчил руу хаягдах өргөө болсон. Үнэхээр дайсан, үнэхээр зайлуулагдсан. Таны бүх үр төлөгдсөн. Амен. Та итгэж байна уу? 1-р Коринт номын 15 дугаар бүлгийн 1-8 дээр би та бүхэнд уншиж өгье. Бичээс бол үнэхээр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад зэмлэхэд гэж хэлсэн. Үнэхээр алдаа маддаггүйгээр Бурхны онгодоор бичигдсэн гэж хэлсэн. Тийм учраас өнөөдөр би бол бичвэрт итгэдэг. Энэ бичвэр бол үнэхээр хуучин гэрээ шинэ гэрээ юм байна. Хуучин гэрээн дээр амлагдсан, зөгнөгдсөн, тийм ээ, тунхлагдсан зүйлсүүдийг биелүүлэхээр Есүс энэ дэлхий дээр ирсэн. За 1-р Коринт номын 15 дугаар бүлгийн 1-р 8 дугаар 1-8 дугаар эшлэгийг би та бүхэнд уншиж өгье. Энэ дээр ингэж хэлсэн байна. Христийн амьлал. Ах トゥ нараа, та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон. Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй бол та нар түүгээр аврагдсан. Учир нь би хүлээн авсан зүйлийнхэн хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд оршуулгдан бичвэрийн дагуу 3 дахь өдөрт амьлуулагдсан гэж хэлсэн. Тэгээд Кифт мөн өнөөх 12-т үзэгджээ. Үүний дараа тэр 500 гаруй ах トゥ нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна гэж хэлсэн. Дунраа. Өнөөдөр Есүс үхлээс амьсныхаа дараа өөрийн Кеф буюу Петр, өөрийн дагалдагч нар, 500 гаруй итгэгч нар, маш олон хүмүүс 40 хоногийн турш үхлийг ялж амьссан гэдгээ харуулсан. Есүс үнэхээр үхлээс амьсныхаа дараа өөрийн дагалдагч нартаа тушаал өгсөн байхгүй юу? Энэ сайн мэдээ. Үхэл ялагдчлаа, нүглийн хүс төлөгчлөө, хүн төрлөختөн одоо нүгэл болон үхлээс үхэх шаардлагагүй боллоо. Бурхны хүү Есүс тийм үү? Энэ зүйлийг хийсэн. Энэ сайн мэдээг бүх дэлхийгээр явж бүх бүтээл тунхал гэж хэлсэн. Өнөөдөр таны эргэн тойронд яг энэ үннийг мэдхгүй олон хүмүүс гандан явж айл хэдийн тэ ламч мэдхгүй өөрөө ч мэдхгүй тэ харин одоо хэлээр янз бүрийн номонд уншиж уул хаданд амьдралаа даатгаад тэд нар үннийг мэдхгүй явж байна. Харин энэ сайн мэдээний дотор хүнийг аврах амийн номонд нэрийг нь бичих хүч чадал байгаа. Тэр сонсноо, тэр харнаа, тэр бас таны талаа санаа тавина. Бидний бурхан бол бүх зүйлийг бүтээсэн юм аа. Ийм бүтээгч бурханд байна. Тийм учраас ах トゥ минь би та бүхнийг үнэхээр уриалж ятгах байна. Лук номон дээр хэлсэн байдаг. Ер нь бид нар Иохан ном, Лук номон дээрс унших юм бол Есүсийн буш хоосон байх. Харин Есүс амьд байна. Та итгэж байна уу? Амен. Энэ баярын цуглаан байхгүй. Өнөөдөр бид нар 7 хоног болгон ирж өнөөдөр үнэхээр Христ амьдсан тэр амьд бурханд алдар магтаадыг өргөдөг. Та бурхныг магтах үед, залбирах үед, бурхны үгийг сонсох үед таны сүнс чинь амьд байх болно. Та ялалтай байх болно. Таны амжилт, хөгжил сэтгэлтэй байх болно. Амен. Есүс Иохан 14:16 дээр хэлсэн байдаг. Би бол зам гэж хэлсэн. Бурхан түрх ганцхан зам байгаа. Олон хүмүүс олон шашин адилхан бүгдээрээ нэг бурхан дээр хүрнэ гэж боддог. Олон шашны хүмүүс сайн зүйлийг хийж хүмүүсийг бурхан дээр авчихыг хүссэн. Харин шашин бол нүгэлт хүмүүс бий болгосон учраас нүгэлгүй бурханд хүрч чадахгүй байсан юм аа. Тийм учраас Есүс энэ дэлхий дээр зам татуулан ирээд надаар дамжиж тэр бурханд хүрэх болно гэж хэлсэн. Өнөөдөр үнэхээр хүмүүс маш олон худал хуурмагт итгэж амьдарч. Нэг л удаа өхнө гэж боддог. Энэ дэлхий дээр та нэг удаа амьдраад нэг удаа өхнө мөн. Гэхдээ үрд мөнхийн нэг бол нэмэх рүү нэг бол хасах руу л явна. Үхэл гэдэг бол зүгээр бурхнаас гагцах, салах гэсэн утгыг илэрхийлж. Харин Есүс энэ дэлхий дээр ирсэн зорилго нь биднийг эцэгтэй эвлэрүүлж, бидний алдагдсан тэр үнэхээр тийм үү амийг буцааж өгөхөөр ирсэн.
Тэр өөрийгөө ам гэж хэлсэн. Есүст ам байгаа. Би маш олон оршуулгыг одоо пастрын хувьд ёсолж маш олон өнөөдөр итгэгч хүмүүс мөн итгэдэггүй хүмүүсийн оршуулгыг харсан энэ амьдрах хугацаанд өөрийнхөө төрсөн тавыг тэрнээс хойш хичнээн ч одоо итгэдэггүй хүмүүсийн ёслолоор байв. Тэр болгондоо нэг өдөр би түүний өмнө очих болно. Гэхдээ миний итгэл найдвар бол би миний төгсгөл бол мөнх амь руу шилжих өдөр байх болно гэж би итгэж байгаа. Тэгээ зарим хайртай хүмүүсийг хараад нас орохыг нь амьсгал ураахыг нь харахтаа надад амиа хуваалцах боломж байсан бол хүмүүс нэг өдрийг ч гэсэн өгч юмсан. Нэг сараа ч гэсэн өгч юмсан. Нэг жилийг ч гэсэн өгч юмсаа гэсэн чин хүсэл байсан ч хүн гэдэг сул дорой гэдгийг ойлгосон. Хүн амьсгал аваад тийм үйлээ төрдөг шиг амьсгалаа гаргаад үйлүүлээд энэ амьдралаас явдаг. Харин өнөөдөр тэд амьсгал өгч бурханаас амьдралыг аваад цаг хугацаа амьдрал гэж яг тийм цаг хугацаанд л оршиж байгаа. Амьсгалаа гараад бурханы өмнө очиж байгаа. Тэгээ бурхан танаас асуунаа. Энэ цаг хугацаанд хэрхэн амьдрсан бэ гэж асуух бол хэрхэн хайрлсан бэ? Та юу бодож байна? Тэр өдөр таны баярын өдөр байх болов? Чамайг танихгүй юм байна, мэдэхгүй юм байна. Би 20 жил цуглаанд явсан шүү дээ, өргөлөө өргөсөн шүү дээ. Би мацаг барьдаг байсан шүү дээ гэсэн чамайг мэдэхгүй юм байна гэвэл яах вэ? Шүдэ авираад гадна хаягдах үү те? Харин өнөөдөр бидэрт бол итгэл бол энэ шашинлаг үйлдэл биш ээ. Зүгээр нэг бүтэн сөөдөр ирээд хаяа нэг цуглаад биш. Харин таны итгэл бол үнэхээр амьд байгаасаа гэж хүсэж байна. Та амьсгал болгондоо амьдралыг авж байгаатай адил. Таны амьсгал болгонд чинь үнэхээр тийм үү амьд урхантай холбогдосоо гэж би та бүдгийг бас ятгах байна. Хэрвээ бид нар Иохан номын 11-р бүлэг дээр сарах юм бол Марта, Мари хоёрын ах нь байсан. Есүсийн найз байсан. Есүс тэднийг тоноглдог байсан, очдог байсан. Гэсэн Лазар нас урдаг. Лазар нас урсан чинь тэд нар үнэхээр тийм итгэл найдвар нь алга болдог. Есүс дээр Марта, Мари хоёр нэг адилхан үгийг хэлдэг. Хэрвээ та байсан бол ах минь өгөхгүй байсан гэж хэлдэг. Есүс өөлөв гэж. Есүс өөлдөг ш. Есүс таны зовлонг ойлгодог. Бид нар эндээс харах юм бол Иохан номын 11:20-оос би та бүхэнд уншиж өгье. Есүс түүнд ах чинь амьлна гэхэд Марта түүнд эцсийн өдрийн амьлал тэр амьлна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад амьлал ба ам бол би байгаа юм аа. Надад итгэдэг хүн өөхөвч амьлна. Амьд байгаа бөгөөд надад итгэгч бүхэн хизээч өөхөхгүй. Үүнд итгэж байна уу? За та итгэж байна уу? Есүс итгэдэг хүн өөхөвч амьлна гэж хэлсэн байгаа ш. Амен. Өөхөвч амьлна. Бидний найдвар үүнд л байна. Мянган хүмүүс өнөөдөр Христийн төлөө яагаад амиа алдаад байгаа юм болов? Тэр исламын шашинд Есүст итгэснийхаа төлөө Есүс танд хайртай гэж хэлснийхаа төлөө толгоогоо авахулж тэд нар галд шатаагдан тэд өнөөдөр үхэл рүү явж байна. Яагаад гэвэл тэд энд итгэх биш мөнхийн амьд итгэж байгаа учраас. Яагаад олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөд байгаа юм болов? Яагаад гэхээр үнэхээр тэр амьд бурханд итгэж байгаа учраас. Амьд бурхан юуг үзэн ядаж юуг дургууг мэддэг учраас. Таны дотор үнэхээр Христийн ам байх юм бол та бурханыг хайрлж бурханы үзэн яддаг зүйлийг үзэх болно. Та хуваа хичээх өөрийнхөө нэг юм өчүүхэн бодлоор биш бурханы хаанчлын харааг харах болно. Таны зүрх сэтгэл дотор Христ амьд байна уу? Та үнэхээр өөрөөсөө асуугаарай. Үнэхээр тэр ариун сүнсний үнэхээр тийм үү дүүрэн байдал, бурханы үнэхээр ам ноёрхол тэр үнэхээр үнэт зүйлэд итгэл таны дотор байна уу? Та зүгээр л өнөө маргаашийн хоол өөрийнхөө амьдралыг ингээд тэгээ бодож явна уу? Есүс итгэсэн хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн шүү дээ. Тэр хулгайч байсан татвар урагш Захичагийн амьдралыг харах юм бол Есүст итгээд тэр үнэхээр тэр хулгайлсан бусад бүх зүйлээ 4 дахин нугаж түлье гэж хэлсэн. Есүс энэ айлд аврал ирлээ гэж хэлж байгаа байхгүй. Тийм учраас ахан дүүс минь ээ үнэхээр бид нар бичээсээр юу гэж хэлсэн бэ? Бичээсээс хэрэг 1-р Коринт номын саяны 15-20-оос 23-ыг уншиж. Энэ дээр ингэж хэлсэн байна. Гэвч Христ үхэгчдээс амьлуулагдсан бөгөөд нойрсогчдын анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхсдийн амьлал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхтэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдно. Харин тус бүр өөрийн дараалтаа байна. Христ бол анхны үр жимс, дараа нь түүнийг ирэхэд Христийнхэн амьлуулагдана гэж хэлж байгаа. Амен. Та Есүст итгээ бол
танд мөнх амийг өгсөн. Үнэхээр энэ бол тийм үү? Энэ ам зөвхөн Бурханаас ирдэг. Өнөөдөр Есүс Христ үнэхээр өглөөс амьдсан түүхэн үнэн. Түүх түүнийг баталж байна. Цаг хугацаа түүнийг баталж байна. Энэ дэлхий дээр байгаа тэр бум хүмүүс өнөөдөр амьд бурханд итгэж амьдрал нь өөрчлөгдөж Христийг гэрчилж алдаршуулж байна. Тийм учраас би та бүдгийг уриалж байна. Бид амьд бурханд итгэдэг шүү. Амен. Ямар ч нөхцөлч шүү. Түүний амлалтыг үргэлж санаарай. Алдаатай оноотой амьдралын хүчин үеүдэж гисэн та амьд бурханд сонсдог, хардаг, санаа тавьдаг бурханд итгэдэг юм аа. Тэр таныг хизээч хаяхгүй, хизээч орхихгүй. Магадгүй зарим хүмүүс бурхан байхгүй юм шиг амьдарч байна. Харин хэцүү үед бурханы үгийг тунхлаач. Та намайг хизээч орхихгүй, хизээч хаяхгүй гэсэн. Зүрх сэтгэл чинь хэцүү байгаа, зүрх сэтгэл минь юунд зовноод байгаа юм? Чи дотор минь чимээгүй вэ? Бурханд найд, түүнийг хүлээ гэд Паул шиг бурханы үгээр өөртөө яриач. Би ярьдаг. Тэр бол сонсдог бурхан юм аа. Тэр харддаг юм аа. Тийм учраас баярын өдөр байна. Бүтэн сөөдөр болгон бид нар энэ амьдсан баярыг амьд бурханд бид нар алдар магтаалыг өргөдөг. Ахан дүүс минь ээ, би та бүдгийг уриалж байна. Библиэлд ингэж хэлсэн байгаа. Эцэст нь Ором номын 8 дугаар бүлэг дээр Христ Есүс дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй гэж хэлсэн. Христэс гадна байгаа бол ялтаа шүү. Тэд үрд мөх. Тэ? Бурхангүй амьдрах болон тарчлах болно. Харин бидэнд сайн мэдээ байна. Бурхан хэнийг ч өхүүлэхийг хүсдэггүй юм аа. Хэнийг ч зовоохыг хүсдэггүй юм аа. Бурханаас бүх сайн зүйл ирдэг юм аа. Итгэдэггүй ямар шашинтай үл шалтгаалan тэр таныг хайрлсан. Харин хайрыг нь мэдэх тусам, гүн гүнзгийг ойлгох тусам таны амьдрал өөрчлөгддөг. Амен. Таны дотор тэр амьдрахаар ирсэн. Ариун сүнсээ асгасан баг. Тийм учраас ах дүүс минь ээ. Христ дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй. Учир нь Христ Есүс дотор амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн гэж хэлсэн. Хуулиар бол бид бүгд хараагдсан байсан баг. Харин Есүс Христэс болж бид бүх өрнөөс чөлөөлөгдсөн. Та баяртай байхгүй нь уу? Банкны чи өрөө чөлөөлөл та баярлах уу? Та шудраг өртөө хүмүүс гараа өргөч. Зээлтэй хүмүүс. Зөндөө хүмүүс байна те. Та яг үннийг мэдэх юм бол шүү дээ. Есүс бүх өр төлөгдсөн шүү дээ. Бидний баян байлгахын тулд алдагдсан тэр бүх зүйлийг буцааж авчрахын тулд анх хүн бол үнэхээр бурхантай баян байсан шүү дээ. Бүх зүйл нь сайхан байсан. Юу ч дутуу байгаагүй байхгүй юу? Харин гим нүгэл үйлж Адамаас хойш бүгд үхдэг болсон байна. Сүнсний үхэл, бие махбод, сэтгэл санааны үхэл. За бүр сүүлдээ бодол санаа, зүрх сэтгэл харанхуй болцсон. Бурханыгаа таньж мэдэхгүй, гэрлийг үзэн яддаг болцсон. Бурхан чамд хайртай гэхээр нь эсэргүүцээд чи хараагдсан, бузардсан байна гэхээр хүнд мөнгө өгөөд үн зөвг ялгах чадвараа алдсан байсан. Харин танд баяр байна. Та эзний нэрийг дуудах юм бол таны оюун ухаанд гэрэл ирэх болно. Тэр гэрлээ тусах болно. Амен. Тийм учраас ахан дүүс минь үнэхээр нүгэл болон үхлийн хүчийг бурхны хөө ялсан юм аа. Бидэнд баярлах шалтгаан байш. Хэдүүл амт залбирцгаая. Бүгдээр нүдэ ханаад та төсөөлөж. Таны төлөө загалмаа дээр, модон загалмаа дээр тэнгэр газрын хооронд нүцгэн тэр цовдлогдсон нас орсон Есүсийг та төсөөлөөч. Та түүний оронд үнэхээр цовдлогдох ёстой байсан. Та түүний оронд үнэхээр үрд мөнхийн нүглийн хөлсийг төлөн үрд мөнхийн тарчил руу явхаар байсан. Харин бурхны нүгэлгүй хөө. Өнөөдөр таны төлөө өөрийгөө өгсөн. Бурхан танд хайртай учраас хүүгээ өгсөн. Бурхан танд хайрлсан учраас ариун сүнсөө өгч үнэхээр эцсийн өдрүүдийг хүртэл энэ дэлхий дээр үнэхээр амар тайван баяр хөөртэй амьдрах биднэрт найдвар байна. Есүс Христ танд баярлалаа. Тэнгэрлэг Аав минь танд талархаж байна. Бидний үхлийн төлөө та хүүгээ өгүүлж, бидний амьдрах ёсгүй амьдралыг та бидэнд өгсөний төлөө танд баярлж байна. Тэгээд үнэхээр та үхлийг ялсан учраас үрд мөнх амьтай үнэхээр эзэнд итгэдэгдээ бид талархаж байна. Тэгээд бүх алдар нь танд байх болтугай. Өнөөдөр чуулган дээр ирсэн хүн болгоны амьдрал таны үхлээс ялсан тэр үзэн сүнсний амийн сүнсний хууль үйлчилж эзэ үр удмыг нь ерөөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирч байна. Бүгдээрээ эзэнд алга ташилтаа өгье. Тэр